манай коуч нар айгу чин сэтгэлтэй. Маш гоё өндөр оноо авна. Багш нар юу айгу гоё тоглоогдож байгаа юм шиг хичээлээ хэлгүй л дээ. Сайн байна уу? Өглөөний мэнд. Өнөөдөр хичээлээ хийх гээд хичээлээ ядаа ирэмд ярьж байна. Тэгээд ажилдаа явахаасаа өмнө хичээлийнхаа дараа нэг цагийг зарцуулдаг байгаа өдөр болгоо. За, нам батгандаа ягдаг. 2 сар гарны өмнөөс эхлээд хичээлээ судалж эхэлсэн. Багшийн ажил эрхэлдэг. Тэгээд ажил дээр манд зайлшгүй шаардлагатай болоод ерөөсөө сурах гэсэн бодолтойгоо хүрчээд амжилттай сураад явж байна. Яг л надад таарсан юм шиг санагдсан. Яг л миний байгаа төвшнөөс эхлээл ямар төвшөнд байгаагаас түүнээс эхлээл суралцаж эхэлсэн. Ер нь тэгэл орч ирэл үү яа сайн уу энэ яаж ийж ийн гэл айгу тусдаа дэмтэй байд шүү дээ. Гоё чин сэтгэлээсээ зөвлөд сайхан байдаг. Офцын танилцуулаад одоо та энэ дээр ингэж шүү, тийм биш үү, тэн дээр анхаарай шүү гэл бүр ингэж нэг бүрчлэн одоо шалгадагч гэх юм уу тий, зөвлөдөгч гэх юм уу тий. Эхлээд видео хичээлүүд үзэн. Видео хичээлээ үзчихэд видео хичээл дотор маань дүрмийн чадрыг сайжруулах, ярианы чадрыг, сонсголыг сайжруулах, тэгэл бичих чадрыг сайжруулах, ер нь тэгэл бүл чадрыг сайжруулах юм цогцсон юм байгаад байгаа юм шиг санагддаг л та. Тэгээд хичээлээ видео хичээлээ үзчихэд тэр чадваруудыг бүгднийг агуулсан юм байна даа л гэж явдаг. Дараа нь ойлгож авдаг. Миний ажил дээр бол ер нь өдөр тутмын хэрэг болоод байгаа. Тэгээд би ч өөрөө хүүхдүүдэд хичээл заадаг учраас гадны хичээлүүдийг өөрөө ойлгоод тэрийг хөрвүүлэх хүүхдүүдтэй мэдээлэл хүргэх талаар хэрэг болж байгаа, хэрэгжилж байгаа өөрөө ажилдаа. 7 хоног болгох хичээлдээ encounter хичээлдээ ирж амжихаагүй байвал онлайнаар encounter хичээлдээ ороод ойд шүү дээ. Тэгээд дэлхийн өнцөг боломжгүйс л яг л ижил төвчний хүмүүс орж байгаа. Тэгэл тэд нартайгаа чөлөөтэй ойлголцоол хичээлээ гоё хүчлэлтэй явуулдаг шүү дээ. Ерөөсөө л сурах гэсэн зорилго тавиал тэгээд яг л одооноос л эхлэх нь айгүй чухал байсан. Бид нэг л жоохон хоошлуулаад бидний нэг буруу юм билий. Яг л эхлээл за ерөөсөө л эхлэе гэсэн зорилго тавиал эхлээд манай коуч нар айгу чин сэтгэлтэй. Манай коуч нар ирж уулзаад яг яаж сурах арга барилаа ярилцаад явах нь илүү чухал юм шиг санагдсан. Баяртай.